За сайн байцгаана уу бүгдд энэ өдрийн мэндийг хүргэе. 6 дахь өдрийн бичлэгээр та бүхэнтэйгээ уулзж байна. За өчигдөр бид бүхэн одоо 10 хар нүгэл гэж юу вэ, тийм ээ? Одоо нэгэнд 10 хар нүгэл үлдчихсэн бол үүнийгээ хэрхэн намжилж ариусгах вэ гэдэг тухай ярилцсан байгаа. За тэгвэл ингээд хүний амьдралд хүмүүс ингэж асуудаг шүү дээ. Амьдрахын тулд тэгээд яах юм бэ? Амьдрахын тулд худлаа хэлэхээс өөр аргагүй байдаг юм аа, тийм ээ. Энд чинь хүний амьдрал жоохон бодтой бай гэдэг ч юм уу, иймэрхүү яриануд бол миний хувьд бол бас зөндөө сонсч ирсэн. Тэгэхээр бид нар юу хийж амьдрах юм бэ гэдэг асуулт одоо үүсэж байна, тий. Хүн тэгээд 10 хар нүгэл хийхгүй, тий, нүгэл үлдэхгүй байх юм бол одоо яаж амьдрах юм бэ? Юу хийх юм бэ гэдэг. Тэгвэл одоо 10 цагаан буюу бид бүхэн сайхан буян үлдэж амьдрах хэрэгтэй байдаг бах нэ. За бурхны шашинд одоо энэ 10 цагаан буяныг бас тодорхой сайхан хэлээд өгсөн байт юм байна. За энд юу ордог вэ гэдгийг өнөөдөр сайхан ярилцъя. За та бүхэндээ уншаад өгье. 10 цагаан буянд мөн адил биеэр үлдэх 3, одоо хэл яриагаар үлдэх 4, за сэтгэл оюун бодол сэтгэлээрээ үлдэх 3, нийт ингээ 10 цагаан буян байдаг бах нэ. За биеэр үлдэх 10 цагаан буяны юу вэ гэхлээр, за нэгдүгээрт нь амьтны ам аврах. За өвчтэй, зовлонтой хүн, тийм ээ. За өшөө мөн одоо ямар нэгэн амьтан өөхөх тэр аюул эрсдэл тэр зүйлээс ингэж аварч ам аврах нь одоо тэр ам сэтэрлэх гэж монголчууд ярьдаг шүү дээ, тийм ээ. Амьтныг ингээд сайхан сэтэрлээд байгальд нь тавьдаг. За эдгээрүүд бол 10 цагаан буяны 1-р биеэр үлдэх буяны 1 байх нэ. За 2-дугаарт бол за бусдын өгөөгүй зүйлийг авахыг төвчих, эс өгснийг авахыг төвчих гэж байна. За бидэрт ямар нэгэн зүйл хэрэгтэй, шаардлагатай, тийм ээ, ийм үеуд тохиолддог. Гэсэн хэдий ч одоо тухайн зүйл нь минийх биш, тийм ээ. Хин нэгний зүйл байхад бид нар хэлэхгүйгээр ингээд авчих боломж бол ингээд байж исэн ч гэсэндээ энэ чинь нүгэл шүү, авахгүй одоо хэлэхгүйгээр авчихвал те нүгэл болно шүү гэт те. Ингээд энийг төвчж байгаа. Эн чинь өөрөө буян байх нэ. За ингээд биеэр үлдэх тэ авахыг төвчих нь ингээ 2 дахь буян байх нь байна. За 3-т нь юу вэ гэхээр ариун бусыг төвчихээ гэж байна. За ариун бусыг төвчих буюу одоо нөгөө өчигдрийн яриан дээр ярьсан. За буруу хорцол бол хар нүгэл болж байна. Тэгвэл би ингэж болохгүй шүү дээ, тийм ээ. Би одоо буруу хорцол үлдэхгүй гэд ингээд өөртөө төвчж чадж байгаа. Эн чинь биеэр үлдэж байгаа 3 цагаан буяны 3 дахь нь орж ирдэг байх нэ. За тэгвэл бид нар хэл яриагаараа 4 цагаан буян үлддэг. За энд юу ордог вэ гэхээр 4-дүгээрт нь үнэн өгүүлэх гэж байна. За үнэн өгүүлэх. Бид нар худлаа ярихгүй гэд би буруу үйлдэл хийхгүй, худлаа ярихгүй гэхээр ингээд бид нар огт ярихаа болоод, огт юу ч хийхээ болоод ингээд бясалгал хийгээл сууж явах юм шиг бас бодоод байдаг. Тэгвэл бас үгүй юм байна. Үнэн ярих, тийм ээ. Одоо энэ өөрийн болоод багш нар дээдсийн ном сургаал энэ олон эрдэмтэд мэрэгдээр ингээд те хэдэн мянган жилийн турш одоо батлагдаад ирчихсэн энэ зүйлүүдийг ингээд ярих нь үнэн өгүүлэх болдог байх нэ. За тэгвэл үнэн өгүүлэх нь хэлээр үлдэх буйны нэг байх нь байна. За дараагийнх нь хов үл зөөх. За хов зөөх. Зөөхийг төвчих, тийм ээ. Бид янз бүрийн мэдээлэл, янз бүрийн зүйлийн тэндээс сонссон байж болно. Хин нэгний тухай одоо юу ч сонссон байж болно. Тухайн зүйлийгээ бид нар үнэхээр үнэн үү гэдгийг нь нэгтэл шалгаагүй үедээ бусдад ярихгүй байх. Тэ? Хов ярихгүй байх. Энэ нь өөрөө буян болдог байх нэ. Хэлээр үлдэх буян цагаан 4 цагаан буяны маань одоо 3 дахь нь 2 дахь нь байдаг байх нэ. За тэгвэл
Хилээр үлдэх 4 цагаан буйны 3 дахь нь юу вэ гэхлээр зөөлөн өгүүлэх гэж байна. Зөөлөн одоо өгүүлэх тийм ээ. Бид нар заавал хэн нэгнийг дайрч, доромжилж, хараал хэлж ярих албагүй шүү дээ. Бид нар ингээд зөөлнөөр бусдад тайлбарлаж, ойлгуулж хэлж өгч тэгээ үнэн зүйлийг зөөлнөөр ингээд тайлбарлаж хэлж өгч болдог байх нэ. За ингээд зөөлөн өгүүлэх нь хилээр үлдэх 4 цагаан буянд ордгийм байна. 3 дугаарх нь юм байна. За 4 дугаарх нь юу вэ гэхээр дэмий үл ярих. За дэмий чалчихгүй байх тийм ээ. За энэ нь болохоор биднэрт буцаад өөрсдөд маань 4 цагаан буйны нэг болж ирдэг юм байна. За тэгвэл биеэрээ 3 цагаан буян үлдлээ тийм ээ. Буруу хурцлыг твчлээ. Хүний өгөөгүй зүйлийг авахыг твчлээ. Амьтны ам таслах тийм ээ. Амьтны амийг таслахаас одоо цээрлж амьтны ам аварлаа тийм ээ. Ингээ 3 цагаан буян биеэрээ үлдлээ. За одоо хилээрээ сайхан 4 цагаан буянаа үлдлээ. Үннийг ярьлаа тийм ээ. Хов зүрхийг твчлээ. Зөөлөн сайхан тайлбарлаж ярьлаа. За мөн дэмий чалчхыг твчлээ. За тэгвэл сэтгэл бодол сэтгэлээрээ бид нар гаднаа ингээд сайхан биеэр үлдэж болох ч гэсэндээ бидний сэтгэл сэтэл юу байна вэ гэдэг бас их чухал байгаа. За тэгвэл сэтгэлээр үлдэх 3 буян юу вэ гэвэл нэгдүгээрт тусыг үлдэх. Одоо сэтгэлдээ бусдад туслах юмсан гэсэн тийм сайхан сэтгэлийг агуулж явах нь тийм ээ. За хоёрдугаарт нь бол шуналгүй байх гэж. Шуналгүй буюу бусдыг одоо бусад болон ямарваа нэг зүйлд ингэж шунах тийм ээ. Өөрийн болох минийх л байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгхгүйгээр шуналгүй байх нь өөрөө сэтгэлээр үлдэх буян байдаг байх нэ. За мөн 3 дугаарт нь зөв үзэлтэй байх гэж байгаа. За зөв үзэлтэй байх гэдэг маань маш чухал байгаа. Тэгээд зөв үзэлтэй хүн байснараа үлийн үрийг ухамсарладаг тийм ээ. Бусдыг хүндэлдэг, бусдыг хайрладаг, бусдыг ойлгодог. Ингээд ийм зөв үзэлтэй байснараа хүн өөртөө ингээд сайхан буяныг хурааж идэг байх нэ. За ингээд нэг 10 цагаан буян байдгийн байна. Бүгдээрээ одоо энэ амьдралынхаа туршид аль болох 10 хар нүглийг төвчиж 10 цагаан буяныг хийж явбал бид бүхний сэтгэл турамтлагдсан одоо тэр муу үлийн өрн одоо намжлагдсан сайхан арилаад одоо сайн сайхан үлийн үрийг бид нар сэтгэлдээ суулгаж идэг байх нэ. За ингээд сайн сайхан зөв зам мөр зөв үйлийг хийж явснараа бид нар амар амгалан бөгөөд өөртөө сэтгэл хангалуун байж чаддаг. Би чинь тэ зөв зүйл хийсэн шүү гэдэг одоо өөртөө сэтгэл хангалуун байж чаддаг. За энэ бол маш чухал байгаа. За тэгвэл бүгдээрээ хамтдаа өнөөдөр үнэн өгүүлэх буюу одоо бусдад одоо сайн сайхан байх болтугай, амар амгалан байх болтугай. Одоо бид бүхний амьдралд учирсан олон сайхан хүмүүс байгаад тийм ээ бас мөн бид одоо хагцсан бас хүмүүс олон байгаа. Тэр бүхнийхээ араас бүгдээр хамтдаа за майн тоолцгоё. За нэг ирэх майн хамт тоолё гэж бодож байна. Om mani padme hum, 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 Om mani padme hum,
Om Mani Padme Hum. 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 Om Mani Padme Hum.
padme hum om mani 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 padme hum. За бүгдд нь өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.